За энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр Иргэн Эрдэнэчимэг Монгол Subaru автомашин компаниас $39 мянган Subaru Forester маркийн цоошин машиныг худалдан авчээ. Гэтэл төд дуудалгүй машины эд анги цахилгаанаас эхлэн эвдэрсэн байна. За тодруулах юм бол урд талын хөгжим удирдах самбарууд нь маасалж, доод эд анги тэрч бүхэл хаалга савнд нь дуу орж хэлжээ. Япон үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдсэн гэх машин 2 сар хүрэлгүй эвдэрж эхэлсэнд худалдан авахч гайхаж компанид иргэн хандсан байна. Тэнгүүд шившин машин Япон машин худалдаж авсны хүнд мэдээж асуу штэ яхаараа ямар учир шалтгаанаар ийм болж байгаа. Тэгээд надад ийм хоёр бичиг бүлүүлээ гэсэн. Гэтэл чадахгүй байгаа байхгүй юу? Урд нь надад үзүүлсэн бичиг дээр болохоор Хятадын гэж байгаа. Энэ хараа Subaru одоо энэ Монголд энэ үйлчлэгээ явуулж байгаа энэ компани Хятадын зүүн хойд бүсийн нутаг болон Монгол улсын дистрибьюторын эрх олгож байна гэдэг. Ингээд Хятадын компани бичсэн байхгүй юу? Fujifilm Kyogo гэдэг хувьцаат компани бичсэн байгаа байхгүй юу? Хятадын компани бичсэн бичгийг үзүүлчихэд надад энийг болохоор энэ чинь манайх Японы аль биесны дистрибьютор гэж хэлээд яг мангар хүн хурж байгаа юм шиг асуудал яриад байгаа байхгүй. Хохирогчийг машин эвдэрсэн гэж эргэж хандхад компанийн ерөнхий менежер болон засварчин гэх хүмүүс нь бүгд хятадууд байжээ. Тэд машиныг эвдрэлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн. За гэхдээ хохирлыг барагдуулах талаар нэг ч үг хэлээгүй гэж байна. Өнөөдөр компани дээр тэдгэр хүмүүс нь байсангүй. За гадагшаа явсан гэж байлаа. Харин компанийн борлуулалтын менежер дараах тайлбарыг өглөө. Яг машины одоо жолооч эсрэг талын зорчигчийн ихний урт хаалгыг онгойлгонгууд энд нөгөө үйлдвэрлэсэн он сартай ийм материалууд нь бийж байдаг байхгүй юу? Одоо яг нэг наацсан маа гэсэн үг шүү дээ. Тэр нь одоо томруулбал энэ амьдлага энэ өнхийдөө ол загвар. Энэ арлын дугаарыг хамгийн гол нь харуулах гэж байгаа байхгүй. Энд чинь одоо энд ингээд хятадаар англиар хоёр хэлээр бичсэн байгааз тэгсэн мөртлөө яг орчуулга хийхээр энд үйлдвэрлэсэн газар гэхэлэр Fujitsu Heavy Industries үйлдвэрлэсэн улс гэхээр Япон гэж бичсэн байгаа байхгүй. Япон улсад үйлдвэрлэсэн машины таних тэмдэг зөвхөн хятад англи хоёр хэлээр бичигдсэнийг борлуулагчийн хувьд тайлбарлаж хэлж чадаагүй юм. За тэрээр албан ёсны дистрибьюторын гэрчлэгээгээ үзүүлээч гэхэд үүнийг үзүүлсэн юм а. За энэ нь ердөө Монголын авто тээврийн газраас олгосон компанийн худалдааны зэрэглэлийг тогтоосон гэрчлэгээ байгаа юм. За үзэгч таны харж байгаа энэ вебсайт бол Япон улсын Subaru-гийн вебсайт. За энэ дээрх компанийн албан ёсны дистрибьюторуудын жагсаалтыг үзэхэд Монгол Subaru автомашин компани битгийх л Монгол гэсэн нэг ч үг харагдсангүй. За яг энэ тохиолдолд тодруулах юм бол тухайн хэрэглэгч нь ямар нэгэн байдлаар стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд за хэрэглэгчийн эрхийг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар одоо хамгаалахын үүрэгтэй хуулиар одоо заагдсан эрхтэй байдаг. За тэгвэл өнөөдөр энэ байгууллага бас юм бүрэн одоо яг өөрийнхөө эрхийн дагуу ажиллаж чадахгүй байна гэсэн гомдлыг хэрэглэгчийн хувьд хийж байгаамаа. Бид тэр хэрэглэгчдийн эрх хамгаалах газар руу хандсан тэр шинжээч гаргаж өгч ингээд бүтэн сар болж байгаа байхгүй. Нөгөө шинжээч нь болохоор би иймэрхүү бага мөнгө 40 мянган төгрөг өгчлөө би энд чинь хөдөлгөхгүй инээтрээгээд ингээл те тэгээд бүр нэг ерөөсө тэнцээ болоод би явахгүй юм байл. Үнэхээр Япон улсад үйлдвэрлэсэн эсхин эргэлзээтэй машин худалдан авч хохирсон иргэний хохирлыг компани барагдуулахгүй гэсэн. За тиймээс тэрээр шүүхэд хандхаар болж байгаа маа. Шууд дэлгэрцсэн мөнгөн шаанаар мэдээллээ.